Би таана байна. За тэгэхээр юу гэхээр ээж чинь чиний бэлслэгийг зөвшөөрөлгүй идсэн юм байна. Миний зөв. Тийм ээ. Чи уурлаад чинийг авахар дэлгүүр явсан. Гэвч осолд орсны улмаас та хоёр ачааны чингэлэгт суугаад Мароккод ирчихсэн байна. Тийм ээ. Тэгээд хоол хүнсгүй 6 хоног чингэлэг дотор амьдэрсэн. Азар бидэнд дуудтаа мармелад байсан л та. Гайхалтай. Үнгүй амралт гээд ойлгоход болно. Юуны чи амарт бид мэдэхгүй газар гацчихад байна. Тэгэхээр одоо энд байна ойлгосноо. Эрг дагаж яваад, Танжир хүрээд, Гибралтарыг сэлж даваад, Испанд очино. Валенси, Барселоныг өнгөрөөд, Пирене даваад, Тулуз хүрнэ. Тэгээд жаахан явбал хүрлээ шүү дээ. Та тоглоод байгаа юм уу? Эмэгтэй хүн харлаад бол өнгөрлөө. Тэд миний харцаар л жирэмсэн болчихдаг. Таксины жолооч игээ юу? Балга суухын төлөө юу ч хийхэд бэлэн байна. Чи заримдаа ямар тэнэг байдгаа мэдхүүрөө. Миний гэр Надад таалагдж байна. бид хамтдаа энэ байдлаас гарч чадна. Палома бид хоёр өнөөдөр албан ёсоор гэрэлсэн. Юу? Юу болоод байгааг тайлбарлаад өгч чадах уу? Чи Франц гаралтай байж магадгүй. Яагаад Франц гэж? Одоо яах вэ? Зүгтараа! Тань шиг хүн хорвоод өөр байхгүй байхаа. Миний үг Мартин штэ. Гэхдээ Мартан гэж дуудах байхаа. Үгүй ээ, би Мартин. Рон Мартин. Ро Мартан. Мартин. Мартан. Мартин. Мартан. Би ээжтэй хайртай.